Шинжлэх ухаан таны мэдхүйн од мөндөр сувг үзэх сонсогчдоо сайн сайхны хүсэн мэдчилж байна. Кино төх нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэн нэвтрүүлгээ NTV телевиз болон од мөндөр радио 83.3 107 гэсэн хост дэлгөөнөөр хүлээн авч сонсож байна. За энэ удаагийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар таны аяллыг бид урлын урайтай A-Star Mongolia компани үрждэг сар хариултаа хадгалын урайтай худалдаа хөгжлийн банк маань хамтран ажиллаж байна. Студид Инх бат Цэнгэл Баяр нар байна. За өнөөдрийн сэдэв бол өнөөдрийн кино бол The Mask. За баг гэдэг нэртэй кино тийм. Инээдмийн баяр тохиох гэж байгаа. Хугацаа нэлээд төгссөн байна. Тэрийн дугаар чинь 28-нд гарах хэвээр. Тэгэхээр инээдмийн баяртаа зориулж энэ киног багтаа үзээд инээдэг байсан тэр киногоо дурсамжаа эргүүлж авчрах зорилготой гэх юм уу тийм. Өнөөдөр оруулж байгаа. Ингээд нас явах тусам хүний инээд юун дээр инех вэ гэдэг чи өөр болоод байдаг юм байна. Тэр нэрээ тийм шүү. Тийм. Одоо жишээлбэл манай дүүгийн хүүхэд 7 сартаа ч л 8 сартаа ч л. Үргэж байгаа л доошо буулахаар инегээд байгаа байхгүй юу? Одоо чамааг үргэж байгаа л доошо буулгал яг уу. Одоо инех ч юм бэл мэдэхгүй л те. Одоохондоо наваа ингэж даасан хүн одоо гарч ирээгүй. Инеч магадгүй те. За гэхдээ одоо бодоод байгаа юм. Маск гэдэг киног одоо анх удаа үзвэл инех болов яах вэ? Тэр Jim Carrey-ийн царайны хаврлыг хараад надад сонирхолтой санагдах болов уу эсвэл тэнэг санагдах болов уу гэдэг. Чи эсвэл тэзээдсэн. Сайхан л үтсэн л те. Юу орчлаа гарч ирсэн. Тэгээд гайхаад байгаа юм тийм бай. Багада үзээд инээцсэн болохоор одоо үзэхэд ингээд тааламжтай санагдаад байгаа. Бэж магадгүй. Зүгээр анх удаа одоо үзсэн бол яах байсан болоо гэж бодож ингэж байгаа. Тий. Анх удаа одоо үзсэн бол би инех үү гэдэг бас сонирн байхгүй тий. Ер нь тиймэрхүү юмуд байдаг. Анх удаа үзсэн энийг одоо анх удаа үзэж байгаа миний насны хүмүүс зөндөө бас байгаа байхгүй. Тий шүү дээ. Тэнгүү тэд нэр үзээд тэнийг кино гэж бодох нь уу? Хөгжилтэй кино гэж бодох нь уу? Гэдэг ийм бодол яг би зохиолоо бичиж байхад тийм нэг сони юм бодогдсон. За гарсан даруйда маш их шууган тарьсан кино. За дэлхийд даяар алдартай болсон. За Jim Carrey гэдэг жүжигчнийг ерөөсө дэлхийн од болгосон юм кино байна. За болгосон өөрөө ч энэ киногоо дэлхийн од алдартай кино болгоход нь тус дэм болсон юм жүжигчин шүү дээ тийм. За кинон дээр гардаг үйл хөдлөлүүд. За түүний хэлдэг үгс. Яг гарсныхан дараа тэр болгоныг дуурайж одоо ингэж жүжиглдэг байлаа шүү дээ тухайн үед. Яг сандлаас үсрэж яхад нэг цагтаа хурж freeze гэж хэлчихдэг байхгүй. Тэнгүүд тэр чинь англиар болохоор хөлтөл гэсэн үг л дээ, зогс гэсэн үг л. Тэнгүүд яг тэр утгаар нь ингээд хөлтөж мөлтдөг тий. Тэрийн дуурайж хөлтөж зогсдог байлаа. Smoking гэж орилдог байлаа. Тэгэл янз янз юм болдог байлаа. Сайн зохиолоо бичиж байгаа тэр дурсамжууд манаас бодогдчих л байлаа. Яг тэр нөгөө тоглолтууд нь нэг тийм яг үнэн тоглолт жүжиглэлт гэж итгэхэд юм сонин хэтрүүлэгтэй юм шиг мөртлөө хүлийн зөвшөөрөгдөж чадаад байдаг гжигдсэн мэдрэмж төрүүлдэг яалтчгүй Jim Carrey-ийн кино болгон. Тэгээ тэр дундаа Mask бол яг тийм. Тий. Энэ кино болгон дээр нэг тийм жүжиглэлт гаргадаг штэ. Чи түрүүн асуусан тий. Ийм инээдмийн биш кино тоглосон юм уу гэдэг. Миний яг одоо санаж байгаагаар 23 гэдэг кино байдаг. Тэр болохоор юм нууцлаг тэгээ тийм нэг сэтгэл зүйн тийм кино байхгүй. Тэгээ 23 гэдэг тоотой холбоотой үйл явдлууд өрнөдөг. Гол дүрт маань тэр 23 гэдэг тоол ингээд дандаа ингэж мэдрэгдэж идэг. Маш сонирхолтой тийм кино. Яг одоо нэг юм мимикний тоглолтууд байдаг Jim Carrey-ийн бүр cool. Тэр тоглолтууд тэр кинон дээр байх уу? Байхгүй. Ваа, ямар сони. Тэрэн дээр бүр тийм тис өөр тоглолт гаргаж. Тэгээ нэг кино болгон ямар нэг тийм мэдээлэл мэдлэг юм хүнд ингээд өгдөг штэ. Тийм. Би жишээлбэл 23 гэдэг киноноос дэлхий 23 градус хязгаа байдаг юм байна гэдгийг олж мэдчихэж байгаа байхгүй юу. Тийм болохоор нэг юм зөвлөх гэдэг. Кино болгон дээр ямар нэгэн мессеж байгаа. Тэрийг бид нараас нэг яадаг. Кино одоо жүжигчний сургууль задлахтаа эмзэглэл гэж ярьдаг. Эмзэглэл гэж ярьдаг. Тэр мессеж өгөх гээд байгаа мессеж. Тэгээ мессеж байна. Тэгээ бас мэдлэг байна. Ямар нэг мэдээлэл байна те. Нэг тим юм ин олоод харчиж байвал кино гоё юм байна л та. За үзье. Надад их сонирхолтой байна. За 1985 онд The Mask гэдэг нэртэй нэг комик гарсан. Одоо бид нар тийм Superman ч юм уу ингээл Iron Man ч юм уу комикуд байдаг шүү дээ. Тэрэн шиг Dark Horse комик гэдэг байдаг байхгүй юу? Тэрний The Mask гэдэг нэртэй юм комик гарсан юм. Ийм гурван цоврал юм шиг үлээ те. Тийм баг. За аим шин гэмээр түүхтэй тэр нь. Тэрэн дээр яадаг вэ гэхээр ингээд хүний ингээд цогцсон шүү дээ. Тэндээс ингэж нүрийг хуулж аваад нэг гар
цогцнуудаас маш олон ингэ нүрийг болж аваад нэг маск гэдэг байхгүй. Тэгээ тэрийг ингэж бага насны хүүхдүүдэд өмсгөөд тэгээ өөрөө тэрийг өдөртдөг. Тэр өмссөн хүний. Тэгээд тийм аимшигын тийм зохиол байсан. Кино зохиолоосоо бүр тис ондоо юм биш үү те. Тийм ер нь тис ондоо. Тэгээд энэ комикос нэлээд олон кино компани кино хий гэж санал тавьчихсан байна. За гэтэл манай тэр Dark Horse-ийн хүмүүс болохоор зэрэг зөвшөөрөөгүй. Харин New Line Cinema буюу одоо манай кино хийсэн кино компани дээр ирээд санал тавьсан байгаа өөрсдөө. Бидний энэ комикоор та нар кино хийгээч. Тэгээд одоо бусдын яасан тэгээд хөв дээр ич тохироогүй юм уу? Эсвэл чадахгүй ч гэж бодсон юм уу? New Line дээр ирж санал тавьсан байна. За ингээд New Line-ийнхан бидний мэдхийн киног хийсэн байна. За анх баштаа тий яг комик шиг аимшигын кино байхаар зохиол бичигдчихэж. Оо бүр бичигдчихсэн гэж юу? Тий. Энд чи ерөөсө бүр шууд аимшигын кино байсан байхгүй. Яг одоо комик нь бол яг тийм юм бэлээ л дээ. Ер нь их тийм маскта тэр дөрүүд нь их муухай юмнууд хийдгэр гардаг юм бэлээ ш дээ огн тий. Тий. Яг л аимшиг юм байхгүй. Бүр хоррор биш үү тий. За харин найруулагчийн санал болоод Jim Carrey-ийн очин байдал нь энэ киноны тооныг бүр шууд 180 градус өөрчлөөд гэр бүлийн минитмин кино болгож хувиргасан баг. За 1989 онд энэ үйл явдал болсон байхгүй юу. Тэгэхээр эн чи манай кино 1994 онд гарсан гэхээр нэлээд хугацаагт бас зарцуулсан байгаа зү тэ 5 гаруй жилийг харин тийм байна. зарцуулсан байгаа. За найруулагчаар Chuck Russell гэдэг нэртэй хүн ажилласан байгаа. За энэ хүн яадаг хүн гэхээр нэг олон кино бол найруулаагүй. За тухайн үедээ 1-2 кино л найруулсан ийм хүн байсан. Гэхдээ дандаа аимшиг кино дээр ажилладаг. Юу гэх кино мэдэх үү? Nightmare on Elm Street гэдэг. Мэдгүй. Freddy Krueger гэдэг нэг юм гартаа юм юутай сэрэг юм уу? Хуруундаа. Аимшиг кино мэдхтэй. Аимшиг кино. Мэдгүй. Хүний зүудэнд орж ирээд идэг. Мэдгүй. Кино. За тэр гоё кино тэрийг үзээрэй. Надаас яаж дээрийн кино асууж чадваа. Тийм чинь бүр таг дээрийн кино юм байна. За. За энэ кино маш алдартай кино. Энэний 3 дугаар ангийн хүртэл найруулсан хүн байхгүй юу? Энэ Chuck Russell гэдэг. За тэгмүүд манайхан чинь аимшиг кино хийх гэдэг юм чинь аимшиг кинон дээр ажилладаг хүнийг авчираад ажиллуулах гэсэн байна. Гэтэл нөгөө найруулагч чинь манай комикийг уншсан. Хүүшээ энэ гүр чинь юу хийх юм бэ? Нийтмийн кино хийх юм бэ? Юу аимшиг кино гэд тэгээд энэ кино нийтмийн болж байгаа. Ямар гоё онцлогтой юм бэ? Би хувьдаа бодохдоо би хэрвээ байнга аимшигын кинон дээр их ажилдаг байсан найруулагч байсан бол яг тэр хайрцгаар харах болоо гэж бодсон ч шүү дээ. Биш вэ гэж харсан гоё уран бүтээлч гоё юм. Тийм аа. Гэхдээ эн чинь зөвхөн өмнө нь 2хан кинон дээр найруулагчаар ажилласан юм байна шүү дээ. Тэгмэд 3 дахь дээрээ шууд авьяасан ингээл тий. Бас хүн яг найруулагч хүн санаал өгөөд юм. За ингээд Chuck Russell гэдэг хүн өөрийн замлын 3 дахь киногоороо кино урлагт тамгаад орж чадсан байна. За кино зохиолыг харин Michael Fallon, Mark Verheiden, за Mike Werb гэж 3 хүн биччихэ. Бисаа Mika гэж уншсан шүү дээ. Тэгсэн чинь нөгөө юу санаанд орчлоо. Eurotrip гэх кино гэдэг хэвгүй. Тэр бас нийтмийн кино юм. Тэрэн дээр нэг залуу Германаас нэг охинтой юм бичээл гэж бодоод исэн чинь. Нөгөөх нь Mike гэдэг нэртэй тэнгууд үн чинь эрэгтэй хүн биш тэгээд болчдөг байхгүй юу? За. Тэгсэн чинь уг нь тэр нь Mika гэдэг нэртэй эмэгтэй хүний нэр байсан юм байна л та. Тэгээд нөгөө мессеж бичдэг байсан охин чинь нөгөөд гэж блоклцсон чинь манаагаар нөгөө охинтойгоо уулзахад Европ руу аялдаг. Маш хөөрхөн кино гэдэг байхгүй юу? За энийг дараа ярих юм шүү би. Мартсан байсан кино. Сануулах юм шүү би. Саягийн санчлаа. За Mike Werb гэдэг хүн гэж 3 хүн бичсэн байна. За гуруула нийлж бичсэн байна. За Mike Werb болохоор яг үндсэн юуг нь гаргасан. Зохиолын санаа, плот юу гэдгийг. За харин нөгөө хоёр нь болохоор ингэж хэлвэл зүгээр юм байна. Ийм диалог оруулсан тийм. Ингэж одоо хамтарч ажилласан 3 хүн байна. Нийтмийн киноны диалог бол амар чухал тийм. Маш чухал. Харин тийм. Одоо ерөөсө хүн нийлэгч маш хэцүү шүү дээ тийм. Тийм, ойлгуулахаас хэцүү гэж ярьдаг шүү ер нь. За гол дүрд мэдээж бидний одоо хайртай Jim Carrey тоглосон байгаа. За зохиолоо анхаарчаад шууд тоглохыг зөвшөөрсөн. Яг тэгэхээр Stanley Ipkiss болохоор яг түүнтэй адилхан хүүхэлдэйн кинонд дуртай тийм нэр байсан. Jim Carrey ч хүүхэлдэйн кинонд дуртай шүү дээ. Тийм маш дуртай гинэ. Тэнгүүт одоо Stanley Ipkiss гэдэг дүр нь яг адилхан хүүхэлдэйн кино үзээл гэж тэгээд гар байдаг шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээд тэрэн дээр их одоо олзуурхаж гой санагдсан байгаа. За гэтэл кино зохиолчоор ажилласан хүн маань өөрөө ч гэсэн одоо дүрээ бичиж явахдаа Jim Carrey-г дотроо төсөөлж хийсэн байна.
Jim Carrey-г тоглох юм бол яг болох юм байна. Тэгсэн чинь анх зохиол уншичаад энийг надад зориулж бичсэн юм байна те мэдсэн гэж байгаа байхгүй юу. За өөр энэ дүрээ гаргахтаа Jim Carrey маань өөрийнхөө аавыг төсөөлчихсөн гинэ. Тийм үү. Аав нь яг ийм дэлжгэр гар юм шиг байна. Хоёлаа тэр нэг сэтгцийн өвчтөг байсан, ээж нь байсан, аав нь байсан гэдсэн тодорхой болсон уу? Чи аав нь гэж бодож байгаа юу? Үгүй би аав нь зүгээр дэлжгэр гэдгийг утгаар нь хэлсэн. За яг маск шиг тийм л хүн байдаг юм шиг байна. Аав нь яг одоо бичлэгч юм уу тийм тодорхой юм байхгүй л тийм. Гэтэ яг өөрөө хэлэхэд болохоор би аавгаа ингэ дотор төсөөлсөн юм а гэдэг. За дөрөв хувиргалтыг хийхдээ одоо нөгөө маск зүлгцэн 4 цаг зарцуулдаг байж. За ер нь бол удаан хийдэг тохиолдол зөндөө байдаг л та. Тэгээ дөрөвч бас удаан шүү дээ. Удаан байна шүү дээ тийм. Нэг сандал дээр 4 цаг сууна гэж бодохгүй. Бодвол одоо тэр нөгөө ногоо ингэдэг ийм наалдамхаа юм шиг юм хийдэг гэсэн үг үү? Тий. Тэр нөгөө шүт энэ хийн шүү дээ. За тэгвэл шүү дээ те 1969 онд The Illustrated Man гэдэг кино гарсан юм байна. За. Энэ киноны дөрөв хувиргалтыг хийхэд 20 цаг зарцуулдаг гэж. Яа. Тэгээ бид тэр зургийг харсан л да. Баахан шивэстэй юм билээ. Тэр шивэсийг хийх гэж л зөндөө юм болдог гэсэн юм шиг. Өстө хувиргалтаа хийчихэл тэгэл гялс нэг зураг нэг сцен аваад олон сцен авахыг л боддог гэсэн баг тий. Тийм баг. Тэгээ тэр мөрөндөө унтдаг байсан баг уу тэр. Маш тий хүн хөдөлмөр орсон юм кино байсан юм. За түрүүн том шүд гэж дурдсан. Тэгвэл энэ том шүдийг зөвхөн юм ярьдгүү инээдэг хэсгүүдэд л ашиглахаар төлөвлөсөн байсан юм. Яг тэгэхээр ингэж юм ярихад айгүй хэцүү. Монгол том шүднүүд хийцэн. За тэнгууд манай Jim Carrey алидийн тэрнтэйг яриа сурчилгүй байхад. За тэгээд бүх сцен дээрээ тэрийг зүгдэг болж хөвөрч тэр. Манай тэгэхээр жүжигчдийн хувийн авиас гэдэг кинонд ямар их нөлөөтэй. Тийм хувийн нөгөө ажиллагаа тий. За тэр араа юу гинэ. Хувийн ажиллагаа гэхэд ярихад $1 сая кино компанид хэмж өгсөн юм. Яаж гэхээр тий. Нүүрний хувирлыг хийх гэж ийм одоо тусгай эффектийн баг ашиглаад хийх гэж одоо төлөвлөж ирсэн юм байна. Тэгсэн чинь нөгөөтг нь Jim Carrey өөрөө хийгээдсэн байхгүй. Тэнгүүд тэр шүтмүүдийг зүгээр зуудгүй тэр мөнгө яагаад гэдэг. За тэнгүүд нөгөө нэг тусгай эффект хэрэггүй болсон. Яг нүүр хувирлал тэр эсгүүд дээр нь тэнгүүд нөгөө багийнх нь ажил багасж байгаа гэсэн үг байхгүй. За тэр үед мэдээж одоо тусгай эффект бол үнэтэй байсан. Өөр нь одоо ч үнэтэй л дээ. Тэгээд одоо тэр Jim Carrey өөрийнх нь хөдөлгөөн тэр тийм хүүхэлтэн кино шиг байсан. Яг өөрөө. Тэгэл ер нь продюсерууд маш их олзуурхад одоо ч гэсэн тэр талаараа маш их бахархаж ярьдаг юм бэл. Энд чинь $12 сая төсөвтэй кино байхгүй юу? Тэнгүү тэрнээс нэг нь одоо хэмжиж яах гэдэг чинь 12-ны нэг нь хэмнэгдэж маш их мөнгө байхгүй. Тэрүүгээр ядчлаа юуны зардлаа сурталчилгааны зардлаа хийжүүл тэр чинь маш одоо хэрэгтэй л гэсэн. За олон зүйлийг бас одоо Jim Carrey-ийн санаачлагаар оруулж ирсэн байна. Нэг юу гаргаж ирээд хамгаалт гаргаж ирээд буруу алаас байна гэдэг шүү дээ. За тэр бол Jim Carrey-ийн санаа гэж байна. За тэр тамхитад утаа гардаг. Тэгээ нэг зүрх гаагаал зүрх гаргаад тэр бас Jim Carrey гэж байна. За тэгсэн чинь хамгийн сонин киноны алтартай smoking гэдэг үг өгдөг шүү дээ. За тийм. Тэр Jim Carrey-ийн санаа юм. Вау. За тэгэхээр энэ хүнтэй бол ярих юм байхгүй. Дүрийнхаа шугамыг бүр маш сайн ойлгоцсон хүнээс яг юм ашигтай хөрхөн санаанууд гарах байх л та. Тийм. Энд яг маскыг яг ингэж өөрөө маск болсон яг ингэж болцож байгаа шүү дээ. Тийм. Тодтогч байгаа энэ үгийг Jim Carrey санаачилж байгаа байхгүй. За киноны цалин $450,000 байсан юм байна. Энэ тэгсэн чинь сонин Cameron Diaz-аас $50,000 бага. Оо тийм үү? Тийм. За ягаад сонин гэдгийг би доор дурднаа. За харин энэ хараа авах ёстой байсан цалин дараа нь олгогдсон гинэ. Яг тэгэхээр маск кинон дээр тоглонгуудаа маш их алдар нэртэй болсон. Тэнгүүд яг энэний дараа Dumb and Dumber гэдэг кинонд тоглосон байхгүй юу? Вау, нөө алтан бөмбөрцөг авдаг кино. Аггүй шүү дээ. Юу лээ? Биш ээ, Dumb and Dumber гэдэг хоёр тэнэг гар гинхтэй л яваад идэв. Тэр тэгтээ үнэхээр хөөрхөн кино. За тэгвэл тэр кинон дээр 7 саяын гэрээ хийжсэн юм байна. За тэгэхээр одоо алтар нэр ингэж өссөн нь дараагийн кинонд нь нөлөөлсөн гэсэн. За 94 онд 6 кино төсөлд оролцсон байна Jim Carrey. 3 нь хит болсон. Буюу нэг нь Mask, The Dumb and Dumber, нөгөөх нь Ace Ventura-гийн нэгдүгээр анги байхгүй. За тэгэхээр шүү дээ ерөөс 94 онд энэ хүн хамаг юм аа л хийцэн гэсэн. Оргил үе нэж. Тий, оргил үе байсан байна. За Jim Carrey-гийн сүүлийн баримтыг ярихад алдартай шар хослол бол Jim Carrey-гийн санаа байсан байна ус. Яагаад тэгэхээр энэ чинь stand up comedian одоо манай энэ comedy хийдэг. Тийм шүү дээ. Тий. Анх тэрүүгээр карьер эхэлсэн байна л. Тийм байлээ. Тэнгүүд анх stand up comedian болоход нь ээж нь
ийм бэлэр шар өнгөтэй хослол хийж үзсэн гэсэн тийм нэ. Тэнгүүд манай жим чинь энэ шар хослж яг тохирох юм байна гэд энэ кинонд оруулж гисэн юм. Би болохоор энэ кинонд зүгээр тэр өнгийг аваад дахиж оюулсан гэсэн шүү. Одоо тэр үедээ тийм шар хослол өмсөжсэн юм байна л да. Тэгвэл тэрийг бэлгшээгээд дахиад тийм шар хослол хийлгэсэн. Тийм тэрийг дөөрөлгөж хийсэн. За. За хоёул эхний хамтран ажиллагч айлээ. За манай кино төх нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар таны аяллыг бид урлын ураатай A-Star Mongolia хамтран ажиллаж байна. За энэ маш гоё аялал зохион байгуулж байгаа A-Star маань. За Од мөндрийн багаар хөтлүүлсэн Туркийн спешиал аяллыг санал болгож байна. За эртний соёл хөгжилтэй танилцах аялал. За A-Star Mongolia-гийн зүгээс та бүхэндээ зориулсан 6 шөнө 7 өдрийн гайхалтай аяллын хөтөлбөрийг танилцуулж байгаа. Энэ аялал бол зөвхөн далайн эрэг дээр амрах аялал биш. Одоо Од мөндрийн багийнхны хамт за эртний грек ром эзэнт гүрний болон Мирон үндэсний түүхэн өв соёлтой танилцаад за тэгээ Туркийн үзэсгэлэнт байгалыг бүрэн мэдрүүлэх болно. За энэ миний санснаар бол одоо нөгөө Туркийн аяллаар манай монголчууд их явдаг шүү дээ. Ерөн сүүлийн үед маш их явж байгаа. Тэр аяллаа явдаг байршлуудаас ер нь их онцгой хүмүүсийн мэдхгүй тийм газруудаар явах юм байна гэж ойлгосон. За яагаад энэ аяллыг сонгох ёстой вэ, хэрэгтэй вэ, давуу талтай вэ гэвэл одоо за Анталия хот мэдээж Анталия хотоор гэж байхгүй. Далайн эргийн Совд эртний Ромын үеийн байгуулагдсан гоо үзэсгэлэнгээр алдартай хот. За Кекова далайнд орох хот. Надад тийм далайнд орох хотууд их гоё санагдсан. Би нэг сүүл нэг топ 10 тийм далайнд орох хотыг уншсан. Айгуу гоё санагдсан. За энэ бол эртний Ликийн үеийн хот бөгөөд газар хөдлөлтийн холмоос далайд живж одоо өнөөдрийг хүртэл усан дор үлдсэн. Тэгээд ингээд зөвхөн ингээд цохож идэг тийм хот байхгүй. За энэ гоё хотыг үзэх нь байна. За Яст мэлхийн арлыг сонирхох нь байна. За эртний түүхтэй газрууд грек ромын үеийн гайхамшиг дотоодтой танилцаад ариун сүм чулуун хөшөө дурсгалыг үзнэ. За мэдээж энэ хугацаанд манай Од мөндрийн багийнхан тэр хотуудтай холбоотой түүх бүх юмтай холбоотой сайхан мэдээллүүдийг бас манай Од мөндрийнхэн мань та нартай сонирхуулсаар л явах болно. За тэгээ Turkish Airlines-ийн одоо хуваарь нислэгээр аядахтай зорчих боломжтой. За аялах өдрүүд бол 2025 оны 4 сарын 5-наас 2025 оны 4 сарын 12-ны хүртэл аялахын. Үүний үед 5 сая 690 мянган төгрөг. За тэгээд энэ аялалтаа бүртгүүлэхийг хүсвэл бидэнтэй холбогдож болно. Од мөндрийнхэнтэй холбогдож болно. Бас одоо 72 тэгтэг 92 тэгтэг гэсэн утасны дугаараар холбогдоод лавлж болно, бүртгүүлж болно. A-Star Mongolia Facebook хуудаснаас нь бас ороод сонирхож болох юм шүү. Тийм тэр Facebook хуудсан дээр нь бол яг зургнууд нь бол бүгдээрээ байж байгаа. Яг хаагуур ялах нь. Тэгээд тэр Туркт байдаг хүнээс асуусан чинь нөгөөдгөн бүр гайхаад байна. Бүр хатаахаад байна гэсэн. Ямар уу газруудаар явах юм бэ? Харин тийм гэсэн. Нэг очиод үзсэн бол та нар дахиж очихыг бүр үнэхээр хүсдэг тийм газрууд гэнэ. Ямар гоё. Би бүр үлээж тэсгүй. Тэг Од мөндрийнхэн тохир надад бүр гоё санагдав. Тэ манай зулаан маань бол өстэй тань солиор болох. Бурхан зулаан маань өстэй. Айгуу гоё аялал болно. Тэгэхээр энэ аялалд манайхан бүртгүүлээрээ эн чинь бас аяллаа төлбөрийн хувьд янз бүрээр төлж болоод байгаа юу? Тийм хувааж төлж болж байгаа. Хувааж төлж болж байгаа. За тэр одоо яаж хувааж төлөх вэ гэх мэт мэдээллүүдийг болохоор миний Facebook-ийн Star Mongolia гэдэг пэйж байгаа тийм. A-Star Mongolia тийм. За мөнгө 7200 9200 гэдэг дугаар утсаар нь холбогдоод асууж болох юм билээ. За манайха аялаарай. Тийм. За баярлалаа. Хоёлаа аялахгүй тийм. Би явна шүү дээ. Тийм үү? За сайхан аялаарай. За баярлалаа. За дараагийн дүр болохоор Cameron Diaz. За маш алдартай жүжигчин. Одоо бол хүн болгон мэдж байгаа. Гэтэл энэ одоо алдартай жүжигчний дэлгэцийн анхны дүр нь The Mask байж. Анхны цалин нь $500,000. За манай Jim Carrey-гээс илүү. Тэгээ тэнгууд $500,000 гэхээр энэ хүний агентуудыг би магтмаар байна. Төлөөлөгч нар тийм. Яг үнэ. Менежерүүд нь тэр үний. Тийм. Энд чинь 21 настай охин байхгүй юу? Тэгээд загвар өмсгч байж байгаа тэрийгэ болоод жүжигчин болно гэж шийдээд. Тэнгууд тэр агентууд нь энийг ийм том кинон дээр оруулж тоглуулах боломжийг олгонгуудаа $500,000 гэрээ хийж чадчих байгаа. Ч одоо $500,000 чинь тэр бом 800 орчим сая 650 ч юм уу тийм. Маш гоё өн төргөж чадсан. Тийм. Эхлэл гэхэд. Тийм. Тэнгууд үнэхээр хүн агенттай байх ёстой. Маш чадварлагтай жүжигчин байж болно. За тамирчин ч юм уу байж болно. Тэнгууд сайн гэрээ хийж чадахгүй байх. Яг үнэ. Тэнд мэрэгжлийн хүмүүс байх ёстой байхгүй. Мэрэгжлийн хүмүүс чинь өөртөө ашигтайгаар л аль болох гэрээ хийн штэ. Чи энэтэй гэрээ хийгээд $50,000 надад өг. Чи энэтэй гэрээ хийгээд $500,000 өг гэдэг чинь шал ондоо өөр тоонод байгаа шүү дээ тийм. Яг үнэ. Тэнгүүд тэр хүн хэдий чинээ өндөр цалин авч ийн нөгөө агент чинь өөрөө
төдийчний өндөр зээл авна шүү дээ. Тийм болохоор агент заавал тэр төлөөлж байгаа хүний гадаалд ажилтдаг. Тэр хүний үнд хүрэх. Үнд хүргэдэг. Тийм. Одоо манайх удахгүй бас иймэрхүү систем болчихлоо баг тийм. Одоо манай монгол жүжигчдийн хувьд тийм менежер байхгүй шүү дээ. Өөрсдөө тэгэл тохирол зарим кинонд ингээл янз бүрээр л явж байгаа л та. Тэгээ нэгэнт нэрд гарсныхаа дараа л тохироо нь эвтэйхэн хэлэлцэлд хүрэхээс биш эхний одоо яг энэ жүжигчин шиг эхний байдлаар бол ийм амжилттай гэрээ байгуулж хэзээч болохгүй. Менежер байхгүй тийм баа да. Тэгэхээр чадах юм а чадахынд нь даатгаж сурмаар энэ те бид нар. Нэг ийм хандлага байдаг шүү дээ. Энэ юу яач та. Энэ надаас мөнгө авах гэдэг. Харин тийм. Би өөрөө хийчихэл. Орлогын төлөө зарлаг гарах нь үнэн шүү дээ. Уг нь бол тийм. Сайн рекламдж ижил бараа сайн зарагдана шүү дээ. За, Cameron Diaz нийт 12 удаа шалгаруултанд орж зураг авалт эхлэхээс 7 хоногийн өмнө л түүнийг тоглуулахар сонгосон байна. Энэ бол бас онцгой тохиолдол. Яг тэгэхээр ийм шахуу хуваартай болчоор нүүр авиргалтынхан, хувцсныхан тэргээд маш их ажил ингэж овоорсон байх нь шүү дээ. Гэтэ 12 удаа шалгаруултанд орно гэдэг чинь юу бас л нэлийн зүтгүүлсэн байгаа шүү дээ. Нөгөө баган зүтгүүлсэн бах уу. За анх зохиол дээр одоо Cameron Diaz-ийн дүрийг Tina гэдэг. Анх зохиол дээр Tina маань нөгөө эсрэг талын гартайгаа адилхан тийм нэг жоохон муу хүн байж. Жоохон ер нь муу хүн байсан юм байна. За тэгсэн чинь харин нөгөө кино зохиолчд Cameron Diaz-ыг харангуйтаа болчих сайн хүн болгочих гэж та. Зохиолоо шууд өөрчилсөн байна. За 3 дахь гол дүрээр би нохоог сонгож байгаа. Milo гэдэг нэртэй. Энэ киноны хамгийн хөөрхөн чимэг болсон дүр. Тэр яалтчгүй нохоо. За жинхэнэ нэр нь шүү дээ. Хин байла. Max байсан. Чи яаж яах нохоонд амар дуртай шүү дээ. Тийм. Амар хөөрхөн байгаа юм чи. За энэ Max гэдэг нохоо маань Jack Terrier гэдэг үйлдвэрийн нохоо юм байна. Үйлдвэрийн тийм. За энэ яагаад энэ нохоог сонгосон би гайхаад байгаа. Яагаад тэгэхээр энэ маш сахилахгүй нохоо байсан гэнэ. Яг тоглож байгаа нохоо маань. Тэгэд ерөөсө үгэнд ордог. Тушаалаа биелүүлдэг. Энийг ингэхээр ерөөсө бүр хаа хамаагүй тэний явчихдаг ийм нохоо байсан юм байна. Тэгэд бүр хит хитэн хэсгийг бүр энэ өөрийнх нь юугаар оруулсан гэж байна. Тэр сахилахгүй ч байгаагаар нь. За. Шүгөөг онгойлгосон чи баахан мөнгө асгарчдаг шүү дээ. Тэрийг ингээд нэг стик ингээд тавгаар ингээд хурааж яадаг шүү дээ. Тэрийг нөгөө майло ч 100-аад авдаг байхгүй. Тэр үгэн зохиол дээр байхгүй юм байна. Яг тухайн үед нөгөө нохоо чинь өөрийнхөө санаачлагаар тэрэнд 100 авсан. Манай нохооны дүрийн өөрийнх нь ажиллагаа байсан юм уу тийм. Ямар хөөрх юм. Тэнгүүд хамгийн хөөрх нь Jim Carrey чинь яг тэрэнд нь тохируулаад жүжиглэж байгаа байхгүй. Бол майлаа болооч гэл ингээл булаацалтал тэр чинь Jim Carrey-ийн өөрийнх нь бас импровайз байсан. Яг байна. Яг энэ киног дахиж үзэх юм бол тэр зууж байгаа хэсгийг хараарай. Би яг харъя. Тэрийг анзаарч хараагүй юм байна. Тийм маш хөөрхөн заяа. Ажлаа хийж байгаа бичиж яг энэ ажлаа хийж байгаа нохой гоё юм харангуйтай ажлаа мартаад зууж байгаа яг тийм юм харагддаг байхгүй. За тэгэхээр Jim Carrey-ийн жүжиглэлт бас энэ дээр магтагдахаар байгаа юм. Ер нь нэг хажуудлахаа хүнийг ч юм уу хажуудлахаа эд хэрэгслийг гэж гоё болгодог жүжигчд байдаг л та. Тийм шүү. Jim Carrey болохоор энэ нохоог ингээд аваад ингээд гоё гаргацсан. Нохоог айгуу тийм чимэг болгоцсон байна. Үйлдэлийн зөвтгцэн. Тийм. Тэнгүүд манай Том Хэнкс чинь бүр нэг бөмбөгийг шагналах болчихж байгаа шүү дээ. Castaway гэх кино байдаг шүү дээ. Тэрэн дээр нэг Wilson гэдэг бөмбөг ингээд найзалцсан. Нөгөө баасангийн оронд л бөмбөг тавьчихсан шүү дээ тэр чинь. Тэнгүүд тэр бөмбөг нь ямар ч хүлээ нэг шагнал очиад авч байгаа байхгүй. Шилдэг туслах дүрээр. Ийм л байна да нэр. Манайх нэг өгөө хаваатай жүжигч ингэж ярьдаг шүү дээ. Тэрэн шиг л юм байна. Тухайн хүн алдаа гаргах ч яах ч тэр тухайн нөхцөл тохируулаад айгуу гоё зөвтгөхөд аваа явчихдаг. За дараагийн дүр Peter Green гэдэг жүжигчин байна. За энэ бол нэг эсрэг талын мафч гэжтэй ч бас жижиг юм. Мафархуу. Тийм мафархуу. Нэг юуны босс залуу байгаа. Миний дурлаад байгаа юм уу? Мөн. Peter Green гэдэг нэртэй. За хамгийн оргил жил нь энэ 94 он байсан юм байна. Энэ жил манай киноноос гадна Pulp Fiction дээр бас дүрээ бүтээсэн. Хоёр жил үстэн байдаг те. Өөр кинонд ирнэ их хараагүй. Харин тийм. Тэгсэн чинь шүү дээ 94 он болохоор энэ хүний жүжигчнэр ажилласан ердөө 4 дахь жил нь байсан юм байна. Тэгэд энэ дээр ер нь энэ кинон дээр харчаад гайгүй залуу байна цаашдаа явах болов энэ гэж энэ бодно шүү дээ. Гэтэл цаашаа яасан гэхээр ерөөс амжилтанд хүрч чадаагүй. Одоо хүртэл жүжигчнэр ажиллаж байгаа ч гэсэн дандаа нэг тийм жижиг дүр телевизийн дүр ч юм уу. Ер нь олигтой ТV шоунд ч хараагүй шүү дээ энийг. Тий харин тийм билээ. Тэгээ яасан ингээд судалсан чинь Харт аймгийн толгоогоо мэдүүлсэн юм. За ингээд одоо хүртэл та тэрнтэйгээ тэмцэж байгаа юм болов? Ямарч 2007 онд бол юу яагаад баривчлагдчихээн тэр бүхэн л болсон юм бэл. Тэгэхээр энэ Харт аймаг бол ярихгүй л юм. Үнэ. Муу туршил гэдэг бол тий.
Тийм байна. Энэ хүнд бол ирээдүй байсан л байгаа да. Айгуу гоё жүжигчин тэр нүдний харц уруул муруул өста дурламар штэ бас. Тэгээ тийм байна л да. Угаасаа хар там хэрэгэлсэн царай л байна л да. Энэ хөгшөрсөн царайг нь харахад тий. Амар мэддэг хүн шиг дүгнээд байхгүй юу? Муухай олчиж, ерөөс дурламарг олчиж. Харин тийм ээ. Ер нь хар тамхи хэрэглэхээр муухай болдго юм уу? Тийм баг тий. Чи бүр. Одоо би нэг жишээнүүд зөндөө. Жишээ зөндөө гарч тий. Тэр нь кинонд дээрч тэгж гардаг шүү дээ. Тий. Тэгээд тэр бас нүүрний юм хийлэгдэг нүүрэндээ тэр мэч гэсэн агуу муухай болгодог. Манай тэр Моника л агуу муухай болсон шүү дээ. Тий шүү дээ. Гэтэ сүүлүүд гайг болсон бэл. Би яг муухай болсныг л харсан. Яг нөгөө нэг тэр хийлгсэн юмнууд чинь дараа нь нэг юм авцалтайг болчт юм уу нэм хөөцөн нүртэй юм шиг болчт юм билээ л дээ. Хүн юм өөрөө хөшрөл. Үнэ. За юу ирчлээ. За маск гэдэг киног иржсэн байна. За нохоо чихийг нь долоогоо цэрэдэг хэсэг гардаг. За тэрэн дээр нэг алдаа байдаг юм байна. Нөгөө Жим Керригийн орны хажуудын нэг самрын тосны шил байд сав байдаг юм байна л да. Чихэнд нь төрхсөн юм уу? Тийм гинэ. Тэрийг авахаа мартцсан юм уу? Тэрийг авахаа март. Кинон дээр тэр чихэнд оруулсан. За иймэрхүү алдаанууд бол кинон дээр зөндөө гардаг л та. Game of Thrones дээр бүр Starbucks-ийн аяг ширээн дээр байж байгаа шүү дээ. Тийм гэсэн харин. Тэр яг зүгээр зарим хүмүүс хоёр талтаа л яриад байдаг. Энэ албаар энэ үлдээсэн. Юу байсан? Сурталчилгааны юм байна тэр алдаа байсан баг. За нэг сонин одоо байшин гарч байгаа. Энэ дээр болохоор машин засварын нэг хэсэг гардаг штэ. За хоёр залхуу засварч. Тийм машин сольж өгч явуулдаг уу? Машины засаагүй байж идэг тийм. За тэгвэл тэр одоо байшин болохоор яг 10 жилийн өмнө Ghostbusters буюу юу юм бол сүнсний ангуучт гэдэг кино байдаг штэ. Гарт юм уу? Тэр тэдний одоо төв офисын байшин байхгүй. За. Яг ингээд нэг адилхан объект хоёр кинон дээр гарчаар айгуу тийм гоё байдаг байхгүй. Сэтгэл хөдлөмөр тэр киноны байшин би тэнчлээ. Тийм мэдрэмж өгөх гэж албаар гаргасан юм болов уу? Үгүй юу? Үгүй яхаа зүгээр л олцсон байшин л тэр байна. За эсрэг талын дүр болох Dorian нөгөө түрүүний жижиг юуны мафиан босс те. Энэ болохоор юун дээр комик дээр байдгүй дүр ингэнэ. За тэнгуут шүү дээ те. Кинон зориулж нэг шинээр бүтээсэн. Харин бүтээхдээ комик дээрх Stanley шүү дээ. Манай гол дүр. Тэр маска зүүцсэн үеийнхэн дүрийг салгаад өөр дүр болгож оруулж ирж байгаа юм. Маска зүүчгэрэ маш муу дүр болчдаг. Тэр дүрийг кинороо н оруулж ирж байгаа юм те. Тий. Энэ бас гоё шийдэл байгаа юм. Манай Тинагийн дүр ч гэсэн байдгүй юм байна шүү дээ. Ер нь бол. Комик дээр. Тий. За тэгэхээр комик дээр болохоор Stanley одоо хин Dorian хоёр нэг дүр байдаг байх тийм ээ. За Stanley шүүг нэг Hey Pachuco гэдэг дуу гардаг. Тэрэн дээр нэг сонирхолтой баримт байгаа. Нэг хоёр плет харуулдаг ш тамгийн. Тэр болохоор тэр энэ Hey Pachuco гэдэг дууг дуулсан хамтлаг байгаа. Хамтлагын нэрийг марцчихлаа. Тэр хамтлагийн тасалбар байсан юм байна. Тэгээ өөрөө үзэж чадхаа болчдөг штэ. Нэг бүсгүүд хоёул ингэ нөхчдөг, хөлгтүүлдэг те. Тэр их муухай өхөн. За гэхдээ ямар ч маска зүүчээд тэр одоо тоглолтоо өөр очиж үзэж байгаа. За ийм нэг гоё баримт байгаа. Хоёлаа тэрнээс өмнө хамтран ажиллаж чадсан. За дараагийн хамтран ажиллагчаар маань үрждэг сар хариултаа хадгалын үрээтэй Худалдаа хөгжлийн банк маань хамтран ажиллаж байна. За Худалдаа хөгжлийн банкны хариултаа хадгалыг одоо бид маш удаан хугацаанд бас та бүхэндээ танилцуулсаар байгаа. Одоо бол ингээд нэг 50,000 төгрөгийг дахиад 50,000 төгрөгөөр үржүүлж өгнө гэдэг урамшууллаа. Одоо хугацаанд богино болсон учраас шинжилээд 25,000 төгрөгийг чинь дахиад үржүүлээд 50,000 төгрөг болгоод өгөө гэд хөрх урамшууллаа шинжилээд бид нарт дахиад бас боломж олгочод байгаамаа. Тэгэхээр та хэрвээ Худалдаа хөгжлийн банкны харилцагч биш бол энэ дэлгэцэн дээр гарч байгаа QR кодыг уншуулад Худалдаа хөгжлийн банкны онлайн аппликейшн татаж харилцагчаар бүртгүүлж болно. За тэгвэл яг 6 сар ба түүнээс дээш сарын хугацаатай хадгаламжийн данс нэх юм бэлээ. Яг л ер нь бидний хуримтлал чинь дандаа хүүтэй явд юм бэлээ шүү. За Худалдаа хөгжлийн банкны харилцагч хэрнээ одоо хариултаа хадгалын үйлчилгээнд шинээр бүртгүүлэх гэж байгаа бол мэдээж 3 сарын 12-наас 4 сарын 12-ны хооронд багтаж хариултаа хадгалын үйлчилгээндээ бүртгүүлэн. За энэ бол ойлгомжтой. Тэгээ өөрийнхөө ашигладаг харилцах дансан дээрээ Худалдаа хөгжлийн банкны Brito, Visa, Master гэх мэт одоо үйлчилгээний өөрт чинь аль нь илүү таарч ин тэр карта захиалаад тэгээд одоо виртуал карт хормын дотор үүсгээд авч болж байна. За тэгээ хариултаа хадгалын үйлчилгээний энэ үржүүлж өгöd байгаа 50,000 маань энэ хугацаанд бол нэг л удаа орох юм шүү. Тэгээд хизээ тэр мөнгөө хэд болоод байгааг мэдэх юм бэ гэвэл 7 хоног болгоны даваа гарагт одоо банкнд бүртгэлтэй утасны дугаараар за эсвэл одоо Viber-аар ч юм уу танд мэдээлэл нь ирээд ах юм бэлээ. За тэгээд
Худалдаа хөгжлийн банкны бүх салбараар за тэгээд хэрвээ одоо харилцагч бол онлайн аппликейшнаар нь за мөн одоо 1900 утасны дугаар нэгаа 1800 1977 утсаар лавлаж асах боломжтой. Тэгэхээр энэ хоримтлалтай Монголыг бүтээцгээе гэсэн сайхан урайнд ор бидэнд ингэж боломж олгоод худалдаа хөгжлийн банкныхаа хөө ямар урт үгүй гэж банкныхныхаа энэ сайхан уриалгад бид нар нэгдээд энэ бол биднэрт л ашигтай юм байна. Тэгэхээр түрүүний бас хамтран ажиллагч нар танилцуулсан тэр аялал гэдэг те иймэрхүү гой гой аз жаргалтай амттай мөчүүдэд биднэрт ерөөсөө юу тус болох уу сахилгават тэгэл хоримтлал. Сахилгават тий. Тэгэхээр маш ухамсартайгаар ихний үйлдэлээ хийгээд ухамсаргүйгээр мөнгөтэй болохыг л биднэрт уриалаад байгаа юм л та. Тий энэ чинь ерөөсөө өөрөө мэдгүй байж байгаа л одоо хоримтлалтай болчих юм байл шүү дээ. Ерөөсөө анзаарахдаггүй. Тэгэд өөрт чинь дамт байхгүй тий. Дамт байхгүй. Дараа нь сюрпризтэй гэдэг. Яг үнэ тий. Тэгээд ерөөсөө энэ үйлчлэгийг хийгээд тэгээд тэр хоримтлалтай болоод тэгээд бүр тэрийг мартчих юм бэл. Тэгж яагаад үед 5 6 жилийн дараа тий харахад бол чинь маш их мөнгө болсон байгаа. Бүр энэ үйлчлэгээр Америк явцсан хүн байгаа шүү дээ. Байна. Машин явсан манай компанид хүн байна. Юу чи өдөрт ингээд хэдэн удаа өөрийгөө ер нь ингэж карт зурдаг гэж боддог. Яг одоо студид ажилдаа биш гадуур амралтын өдрөө ч юм уу. Тэгэл зөндөө ш. Сар үтэй бид нэр ингээл гар холгондоо зураал сурцсан. Тэр болгонд чамаас ингээл 4500 3500 төгрөг асагдаал тэр чинь хоримтлагдаад хүүтэй байгаа тэгэл гоё зү тий. Өстой яг. Үнэ. Үнэ. Тий. За худалдаа ажиллаа баярлалаа. Баярлалаа. За кинон дээр нэг юм гоё юм гарч байгаа. Маскны мэрэгчлэн маск гэдэг ном бичсэн хүн байдаг штэ. Тэрэн дээр очиод манай Жим Керри зөвлөгөө авдаг. За ийм нэг маск болчлоо гэдэг. Тэгсэн чинь нөгөөх нь мэдхгүй энэ Локигийн маск юм шүү гэдэг юм хэлдэг байхгүй юу? Тийм. Локи болохоор Norse God-ийн Thor-ын дүү шүү дээ. Norse mythology-гийн тийм. За тэгвэл киноны хасагдсан хэсэг гэж байдаг. За. Хоёр ч хэсэг байгаа. Гэтэ хоёр дахь нь бол нэг онц шүү. За тэрэн дээр киноны хамгийн ихэнд гардаг байхгүй юу? Тэр нь хамгийн ихний хэсэг нь хасцсан гэсэн үг. За 10 дугаар зуунд викингүүд Америкт ирж байгаагаар харуулдаг. За бүр Leif Erikson өөрөө ирж байгаа. Алдартай аялагч. За тэр одоо хүмүүстэйгээ ирээд маскыг энэ манай маскыг болж байгаагаа харуулдаг. Тэгэхэд хүмүүс ингэдэг байхгүй. За чи энэ газрыг ингэ анх нээчлээ чи нэрлэхгүй мүү гэсч үгүй. Энэ газар юу яасан? Харагдсан газар учраас би нэрлэхгүй. Явж байгаа ийм хэсэг гардаг байхгүй. Энэ бүр маш гоё хэсэг. За тэгвэл 2 дугаар анги дээрээ за 2 дугаар анги ч гэж. Тэрэн дээр бас Локи гардаг байхгүй юу? Миний маск хаана вэ гэдэг нэг гол дөрийн багаас нэхэд яваад идэг. Тэгээ ийм гоё хэсгүүд байдаг. Тэгээ бид нэр бол тухайн үед Локи энтер гэж мэддэггүй л байсан л та. Тэгээ сүүл бүр мэддэг болоод ингээд юу вэ Локиг нүгээд тэгээ судлаад үзэнгүүт нь чинь яг тэрийг ингэж харуулсан байгаа байхгүй. Одоо бол бид нэр Локиг маш сайн мэдэн шүү дээ тий. Чи надад түрүү мэдүүлсэн шнэ бурхан гэд тий. Ер нь бол тийм Локи гэдэг чи одоо тийм юуны бурхан гэмээр юм тийм. Дүрсгүйтлэх юм уу? Ов залилж гэх юм уу? Тийм юмны бурхан байхгүй. Тэнгүүд манай маскыг зүвчээр манайхаар яадаг үлээ. Тий. Би бас ингэж бодсон. Тэр маскыг зүүгээд тэр энэ кинон дээрээ ч гэсэн нэг тэр нөгөө мафийн гар чин тэр маскыг зүүцэн чи шууд ингээл нүд нулаанаар ярилтал муу юм болчдөг шин. Тэгэхээр уг манай тэр одоо энэ гол дүрийн зан характер нь тэр маскыг илүү хөгжилтэй аз жаргалтай юм хөрхэн фаны олгоод байгаа. Тэгээ муу хүн зүүвэл бас муугаар л ашиглах гээд байгаа юм билээ гэж бодсон. Тийм биз дээ. Тий. Тий. За яг энэ дээр ийм юм ярьж болж байгаа. Тэр маскыг зүүхээр хүн яг өөрийнхөө маскыг авч байгаа байхгүй. За юу гэсэн санаа вэ гэхээр хүн болгон одоо масктай явж байгаа. Тий. За гадаа гараад шууд маска орноосоо босоод шууд маска зүүдэг хүн. За тэнгууд тэр маскыг зүүхээрээ хүн яг тэр нөгөө дотор байгаа өөрөө гарч ирж байгаа гэсэн. Яг өөрөө гарч ирж байгаа. Яг нөгөө нийгэмтэй харилцдаг маска авч хайж байгаа. Тийм ээ тийм. Манай чинь одоо за манай муу хүнийг харах юм бол тэр чинь маш муу хүн байгаа биз дээ. Тэр чинь орон дотроо ч гэсэн тийм муу хүн гэсэн үг байхгүй юу? За манай Жим Керри болохоор тийм галзуурмаар байдаг. Даан жим төлөв даруу номой тийм харагддаг. Тэр бол маск юм биш үү? Тийм маск. За тэгвэл манай нохоо байгаа бас. Нохоо бол угаасаа л тийм дэлжгэр нохоо байсан. Нохоод маск хэрэггүй. Тэгвэл дэлжгэр хэвээрэл байгаа байхгүй юу? Тийм биш үү? Тэгэхээр энэ маскыг зүснээрээ та яг жинхэнэ хүн чинь гарч ирж байгаа маа гэдэг. Ингэж л бодогдсон зүгээр одоо. Тийм байна. Богоч иж магадгүй. Тийм үгүй зөвөө би ч гэсэн яг л тэгж бодсон ер нь хувь хүн л гарч ирж байгаа юм байна. Тэгээд зарим тохиолдолд хүн ингэдэг штэ. Яг за нэг худлаа
яах гэж байгаа. Ер нь юу яадаг байж магадгүй л гэж бодсон. Хүн яг ямар хүн гэдгийг мэддэг. Нийгэмтэй харилцахтаа л нэг маск зүүчдэг. За тэгэнгүүт яг манай маскыг зүгээд үсэх юм бол яг тэр чи ямар хүн бэ гэдэг чинь гарч ирдэг. Ийм та байх болов гэж зүгээр л бодогдсон юм да. Нэг сүртэй юм байх гэж. Гой бодол байна уу? За 18 саяар бүтсэн. Би тэр 12 саяар бүтсэн. 12 сая гэсэн. За 352 сая долларын орлого болсон. За энэ бол маш их ашигтай ажилласан. Цөм хийсэн. Бар 20 дахин тий. Тийм бай. За ер нь бол бөмбөг тэлсэн гэж болно Холливуудад. Кино ийм гоё зохиол байдаг юм байна. Тэг ийм гоё хийц бас байдаг юм байна. Тэг ийм жүжиглэлт байдаг юм байна гэдгийг дэлхийн нийтээр нь харуулж чадсан юм да. Шинэлэг төрх. Шинэ юм да санаа байс тий. За ерөөсө кино гарсны дараа жилээс л анимашн цуврал нь хийгдээд эхэлсэн баг. Энэ бол бас ховролтой маш амжилттай болсон төслүүд дээр л ингэдэг. За Оскарт Best Visual Effect буюу одоо юу visual effect. Тэр одоо тэр нөгөө энэ чон мон болоод байгаа эффект үстэй тий. Япон хүмүүс хийсэн гэж хэлж шүү тий. Японы тийм продакшн. Тий. За бид нар бол Оскар зүгээр нэр дэвшсэн. За харин манай Jim Carrey маань Алтан бөмбөрцгийн наадамд одоо шилдэг комеди болоод одоо musical гэдэг төрөлд нэр дэвшсэн. За мөн Razzie Awards дээр нэр дэвшсэн байгаа. Шилдэг эрэгтэй жүжигчин гэдгээр. Razzie нь болохоор хамгийн муу хүмүүс төгдөг. Хаагдахгүй. За Jim Carrey-ийн тухай ярихад сүүлийн үеж байгаа ажилгүй байсан. Харин намж юм байгаа шүү дээ. Тийм. Sonic гэдэг кино хийдэг бол та Jim Carrey бол нэг ганц хоёрхон тийм жижигхэн телевизэн шоу муунд л тоглосон юм байл. Sonic гарснараа одоо 3 дугаар ингэ гарсан байгаа. Ингээд жоо ажилтаа байгаа. Ягаад ажиллахгүй байгааг сайн ойлгохгүй л байна. Гэтэ утгагүй тэгээд буцаад ирэх байлгүй те. За киноны 20 дугаар анги хийгдэн гэд нэлийн ажил болж исэн юм байна. Тэгээ баг зохиолын ажилд орсон нэг сэтгүүл дээр заяа уралдаан зарлаад энэ уралдаан төрүүлсэн хүнд буюу юу яалаа. Энэ маскын 20 дугаар ангид тоглох эрх өгн мөгн нэг дүр бүтээлгэн энэ төр гээд тэр уралдаан бүр ялагчаа тодруулаад ингэж мингээд бөө юм болж исэн чинь манай Jim Carrey татгалцсан. Зохиол нь таалагдаагүй юу? Эсвэл киноны 20 дугаар ангид тэнэг болдог гэдэг шалтгаанаараа ер нь бол зохиол дээр л асуудал гарсан баг гэж таамаглаж байгаа. Татгалцсан надад зүг санагч. Гэхдээ татгалзаагүй байсан бол хоёр нь гоё болох байсан юм болов уу? Үгүй юу. Хоёр нь надад үнэхээр таалагдаагүй. За бүр 10 саяын цалин өгье гэж амласан байна. За гэтэл Jim Carrey тэрнээс илүү нэр хүнд нь илүү төвдсөн байна те. За тэгвэл одоо яг 20 дугаар ингэ хальт ярьчих. За бүр дан бүсэрсэн кино байхгүй юу? Тийм ээ тийм. 2005 онд гарсан. Тэгээ 80 саяар хийгдээд 50 саяын орлого болсон. Ерөөсөө бүр битүү шатсан гэсэн үг. Son of the Mask гэж маскын хүү гэдэг нэртэй. Тийм нэг сайн уу. Нэг сайн Google-тэй дундуур нь орол яагаад ч тэгсэн би бүр үнэхээр гайхсан. За сүүлийн үед харин өнгөрсөн жилээс нэг 100 гараад байгаа юм. За 100 ч гэж юу Jim Carrey-тэй хийсэн ярилцлага юм л да. За. Дараагийн анги гарах уу гэхэд зохиол нь таалагдвал яагаад үгүй гэж хэлсэн байна. За харин Cameron Diaz Jim зөвшөөрөх юм бол би бэлэн байна гэж хэлсэн байна. За тэгэхээр зохиолол үлээж байгаа юм байна. Зохиол гоё гарчих юм бол бид нэр маскын албан ёсны 2 дугаар ангийг үцгэд энэ ойрхон байгаа юм байна. Яг ямар гоё. Ер нь тэгэл нэг киноны амин сүнс чинь зохиол шүү дээ. Гэхдээ энэ киноны маскныгийн бол амин сүнс нь Jim Carrey байжээ гэж. За баярлалаа. За баярлалаа. Нөгөө нэг киног үзчихэд тэгтээ нөгөө нэг чамааг ингэж ярихаар надад юм гоё өөр гоё мэдээлэлүүд ирээд тийм юм аа. Тэг яг яалчгүй Jim Carrey-гийн тэр нэг юм бүр хүн бижигдсэн тоглолтууд тэр гоё мимик тэр болгонд кино болгонд дээрээс нь харагддаг. Тэгтээ хамгийн супер гарсан мэдээж маск баг тий. За баярлалаа. За өнөөдрийн кино дөх нэвтрүүлгээрээ бүгдээрээ маск киногоо ярьлаа. За шинжлэх ухаан танин мэдэх хүн Одмон Дөр сувгийн үзэг сонсогчд маань нэвтрүүлгийн ТV телевиз болон Одмондөр радио 83.3 107 гэсэн хост телегоноор хүлээн авч сонслоо. За энэ удаагийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар таны аяллыг бид урлын урайтай A-Star Mongolia за мөн үрждэг сар хуримтлалын хадгалын урайтай Худалдаа хөгжлийн банк маань хамтарч ажиллалаа. За дараагийн киногоор уулзлаа. Тэр баяртай. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр суваг энэ мэтлэн танин мэдхүн 1000 хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүх түгээхийн үйлсэд
та нэгтгэх хүсвэл бидэнд таньдаг өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухааны танин мэдхүй түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухааны танин мэдхүй Монголд ялах болтугай.